За сайн байна уу? Энэ бензин хавардж байгаа үед одоо таны сэтгэл санаа ямар байна? Чи надаас асууж чи тэр колонк руу хардаач ямар их очроо ямар их хүмүүс цаг нараа алдаж хүлээж байна. Битүү байгаа өстө нодлон усан тасарсан, тогон тасарсан, халаалтан тасарсан, бензин тасарсан. Энэ жил ялгаа алга хөгжиж байгаа юм байна. Хөгжингөө Монгол хамаг аймаг сумдууд нь 100 жилээ тэмдэглээд попролодог байхгүй. Улс их орн нь юу боддгийг. Эсвэл стресс шүү дээ. Би ажилдаа өгөө энэ би 8 цаг болж ин бүр. Амьдрал хэцүү байж та ард талд нь. Танд ямар нэгэн гаргалгаа байна уу? Тэр гаргалгааг нь гаргадаг хүн би юм уу? Би юм уу? Энэ үед бичиж байгаа юм танаа энэ улс их орны шиг өдөрж байгаа хүмүүс шиг гаргалгааг нь гаргах ёстой юм шүү. Би гаргалгааг нь гаргах ёстой юм уу? 1 литр нь 15,000 төгрөг шагийн бензин шаан биз. Ийм гаргалгааг би гаргах уу? Ёстой үнээр стресс ёо даралт миний мухар толгойд ийм л юм бодож байна. За хэмнэх юм байна тийм ээ? Тог баг гэдэг юм хэрэглэх юм байна. Том мотортой бензин одоо энэ машиныхаа моторыг бас жижигхэн болгох юм байна. Харгаа бараад ууралсантаа би өстө кофе идээд ойлгохтой би ялгаагүй кофе идээд ингээд тайвшраа би байж шít энэ хараа. Цагийн цагт байсан энэ үе энэ кофе 8 сарын 30 9 сарын 30 100 хэрэглэж чадсан шалгаруулна 99-т нь бэлэн мөнгө ганцхан үнд нь машин өгнө. Энэ хараа машин хараа 107 иддэг 70 сая үнэтэй те SUV гэдэг ийм машин байгаа байхгүй юу? Энийг 70 саяар би авч чаддгүй маа гэхэд ядаж суулаанд нь оролцоод би авъя гэж бодож байна. Балга бензин олоод ирээгээд найз минь явсан хайч юу энэ одоо. Энд байна. Яасан нөө сам аваа яасан би авч явсан саваа. Үнтэй ч юм. Та нөгөө балга бензинд явсан найз нь мөн үү? Та тэгээ бензин авсан уу? Бензиний үн хааш нэмэгдсэн үү? Ямар энэ одоо ер нь? Эцэст амар нэмэгдсэн байна бензин. Оо чи яг ч юм асууж байгаа юм бэ? Би бензин хийж 95 байсан.